2024-өөс 28 он бол Улаанбаатар хотын хувьд бол бүтээн байгуулалтын он жилүүд бид нар томоохон 23 том төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхлээд байна. Ийм учраас өнөөдөр энэ олон улсын том хэмжээний төслүүдийг явуулах FIDIC гэрээ эрх зүйг яаж зохицуулах вэ гэдэг сургалтыг Улаанбаатар хотынхоо төслийн удирдагч нар үүнтэй хамааралтай ажиллах нэг тамт олондоо зохион байгуулж байна. Ер нь бол том төслүүдийг эхлүүлнэ гэдэг бол их гоё. Гэхдээ энэ том төслийн ард маш том хариуцлага явдаг. Эдгээр хариуцлагын хэмжээнд FIDIC-ийн олон улсын инженерийн том төслүүдийг яаж хийдэг гэдгийг гэрээдийн зохицуулалтыг ойлгож сурч авах нь энэ том төслүүдээ амжилттай явуулах бол үндс нь болдгоо. Эрсдэл гэж юу юм? Гэрээний хилцээр яаж хийх юм? Аль тал нь ямар үүрэг хүлээх юм? Бид нар юу хүлээж иж энэ төсөл маань амжилттай явах юм? Яг гэвэл бид нар энэ том бүтээн байгуулалтууд дээр олон улсын том компаниудтай ажилладаг. Олон улсын том компаниудтай олон улсын хэлээр бид нар ярилцах хэрэгтэй байдаг. Ийм учраас өнөөдөр нийслэлийн нийт албан хаагчтай гол төслийн удирдлагуудаа FIDIC-ийн стандарт загварын гэрээнүүд гэж юу юм бэ? Энийн сургамжуудын талаар бол маш сургамжтай юм сургалтыг бол зохион байгуулж байна.